2023 онд би хүүхдээ дагуулсаад дангаас санаа руу аялж явахдаа тэр маань баруун талдаа өвдөд байгааг анзаарсан. Тэр үргэлж баруун талдаа огцом өвдөс мэдэрдэг байсан. Тэгээд дараа нь хоолунд амьдралын хэв маяг нь байнгас тааруу байсан. Эмнэлэгт үзүүлэхэд эмч нар түүнийг эзний өвчтэй гэж хэлсэн. Тэр их ядарч хоолндоо дургуй болж бав иддэг их идэж чаддаггүй болсон. Түүнийг эзэс дүүрч гидсэн маш хатуу болсон. Би Network гэдэг имийг Facebook-оос олж харсан. 2 курс юм авсан, 1 курс нь 4 хайрцагтай. Тэгээд би энэ сайжирч хоолндоо илүү дуртай болсон. Явхад ч бас илүү хөнгөн болсон. Би эмнэлэгт үзүүлээд одоо 3 дугаар шат руу орсон байна. Өмнө нь 4 байсан бол одоо 3 болсон. Гэхдээ ирээдүйд эмч хэлэхдээ цаашдаа F2 руу буун гэж хэлсэн. Миний нэрийг Чансио Ким гэдэг. Энэ жил би 83 настай. Төрсөн нутаг маань Намдын хотод байдаг. 2023 онд би хүүхэдтэйгээ Дагнанг руу аялж Ханoi руу буцаж ирэхэд баруун хавраг орчим өвдөж эхэлсэн. Тэр нь байн хатгаж өвдөд баруун хавраг орчим өвдөд хүүхдүүд намайг эмзэгт аваачсан. Эхлээд эмзгийн шинжилгээ өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Шинжилгээ дуусах үед бараг дуусах гэж байхад эмнэлгийн хэлбэрийн хавдар гэж уншилсан. CD тесттэй босохын тулд би доод шатны эмнэлэгт очиж тэнд дахин шинжилгээ хийсэн. Тэнд бас хэлбэрийн хавдар гэж уншилсан. Гэхдээ одоо аймгийн эмнэлэг рүү шилжих бичиг авах хэрэгтэй гэж хэлсэн. Гэхдээ шилжих бичиггүй бол өөрөө бүх зардлаа даах хэрэгтэй болдог. Тэрийг нь би ч бас хүлээн зөвшөөрсөн. Өвчтөн хүний сэтгэл санаа гэдэг чинь хизээч хүнд өвчин гэж мэдэх үедээ үргэлж санаа зовдөг юм байнсэ. Надад нөхөрч хүүхэдч байхгүй. Би хөвшин босохоор яах вэ? Гэхдээ залуу хүмүүс ч гэсэн адилхан зовдөг. Би гэрийн эзэн бас аав өвөө эцэг босохоор хүүхдүүд маань байнга ирж тойрдог. Эмзэгт үзүүлэхээс өмнө баруун талдаа өвддөг байсан. Үргэлж баруун тал нь өвддөг гэж хэлдэг байсан. Дараа нь хоол унд амьдралын хөвшилж гадуур байсаар байсан. Тэгээд гэртээ хоол идэх хүсэлгүй болсон. Эмнэлэгт үзүүлэхэд эмч нар Siemens гэж уншилсан. Дараа нь тэд аймгийн тусгай эмчилгээний эмнэлэгт өөрөөр хэлбэл Saukei хотын Транданг дав гудамжны 157 дугаарт байрлах хувийн эмнэлэгт очрыг зөвлөсөн. Тэгээд тэнд очиж үзүүлсэн чинь Наймаг даяар зөвхөн тэр хувийн эмнэлэгт электронд хөөрөмж, микроскоп зэрэг тоногдох хөөрөмжтэй хүний биед байгаа вирусын тоог тоолж вирус мөн эсхийг тогтоох боломжтой байсан. Шинэ болтид гэж хэлсэн. Дараа нь бүх дүнстийг Saukei аймаг руу илгээсэн. Эмч тхан надад шууд хэлсэн хүн эмч дахин шалгаж хэд аваатай хослуулсан үзээд таних үнэхээр вирусын гепатит байна гэж хэлсэн. Одоо та энэ имийг уух хэрэгтэй ингэснээр өвчин өөрчлөгдөн гэж хэлсэн. Гэхдээ эмч тхан ингэж хэлсэн. Вирусын гепатит идвэрсний дараа эзэгний хатуурс руу шилждэг. Тэр үед би эзэгний хатуурс гэж мэдсэн ч яг ямар зүйл босхийг нь мэдэхгүй байсан. Тэр үед хугацаач богинохон байсан. Юу ч мэдэхгүй байсан. Зүгээр би ядарч хоосон туршил муудаад бав иддэг их идэж чаддаггүй байсан. Хотод дүүрч гидсэн хатуурсан. Гидсэн хатуурч гидсний ханыг тэмдэрэхэд их хатуу байсан. Эмнэлэгт байхдаа манай эмнэлэгч бас үзлэг хийсэн. Би 1-2 хоног хэвтсэн. Оройн би ингэж бодсон. Энэ нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын санхүүжилт тоногдох хөрөмж нь маш бага юм байна. Тийм болохоор эмч нар ч гэсэн бидэнд туслахыг хүсдэг. Гэхдээ боломж байхгүй. Тийм болохоор би гаднаас судалдаж авахыг санал болгосон. Би нэр Сорей имийг Facebook-оос олж харсан. Тэгээд 10 цагийн дараа TikTok руу орсон. Тэгээд харсан чинь Хьюнан гэдэг эмэгтэй танилцуулж байсан. Би судалж завлаж үзэхэд олон удаа танилцуулсан байсан. Би бас туршиж үзэхээр нэг шилийг захиалж авч хэрэглээд үнэхээр сайн эсэх энэ эмэгтэй хэлсэн шиг үнэн эсхийг үзэхээр шийдсэн. Мөн энэ эмийн гарал үүсэл хаанаас ирсэн талаар судалж завлаж үзсэн.
Тэгээд харахад итгэж босхоор санагдсан. Тэгээд нэг шис авч хэрэглээд үзэхэд үнэхээр сайжраас гарсан. Хүмүүс ахмадууд 121-ийг үзэж гэж ярьдаг шүү дээ. 121-ийг үзэж гэдэг болохоор анхандаа би итгээгүй. Учир нь энэ сошиал ертөнцөд эсдв янзын юм их байдаг шүү дээ. Гэхдээ энэ имийг хэрэглээд үзэхэд би өөрөө туршлагаараа үнэхээр жинхэнэ эсвэл хурамч эсхийг мэдэрч чадсан. Тэгээд үнэхээр жинхэнэ гэдгийг нь мэдээд итгэсээ өгч цаашид хэрэглэсэн. Хоёрын анивч надад танилцуулахад хамгийн түрүүнд түүний чин сэтгэл гарч байсан. Зүгээр нэг удаа танилцуулаад өнгөрөх биш. 7 хоног бол заримдаа 2-7 хоногт нэг удаа, эсвэл 7 хоногт 2 удаач танилцуулдаг байсан. Хоёрдугаарт Иранда үнэн шудраг байдалтай байсан. Би хоёр зүйлийг анзаарсан. Тэр нь Иранда үнэн шудраг байх нь маш сайн тастай. Юу байна? Тэрийгээ хийдэг. Ямар төвшөнд сайн байна? Ямар хэсэгт нь дутагдaltaй байна? Засах хэрэгтэй зүйл байвал тэрийгээ хийдэг. Тэгэхээр би энэ хоёр зүйлд итгэсээ өгч болно гэж бодсон. Ёс суртахуун хүм чанар хамгийн чухал гэж би хэлсэн. Ингээд бодоход өнөөдрийн хүртэл нийтдээ 4, 2-6 хайрцаг, нийт 6 хайрцаг авсан. 2 удаагийн эмчилгээ авсан, нэг эмчилгээнд 4 хайрцаг ордог. Тэгээд би өөрийгөө илүү эрүүл, илүү зинхээтэй болж хоол унд илүү амттай санагдаж байгааг мэдэрсэн. Тэгэхээр энэ нь сайн тал юм. Гэхдээ явхад арай хөнгөн болсон гэж хэлэхгүй. Тэгэхээр би энэ нь сайн тал гэж бодож байна. Харин энэ имийн талаар үндэс дүнс өгөхөд би энэ салбарын хүн биш. Тийм болохоор би яаж үнсгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ би зүгээр л үннээ хэлж байна. Хүн гэдэг чинь юу байна? Тэрийгээ хийдэг. Сайн бол сайн, муу бол муу гэж хэлдэг. Тиймээс энэ имийг хэрэглэснээр миний хувьд бол сайн гэж бодож байна. Эрүүл мэнд сайжирч ахиц дэвшил гарч байгаа нь сайн хэрэг. Тэгээд эмчид үзүүлсэн одоо 3 дугаар шат руу орсон байна. Өмнө нь F4 байсан бол одоо F3 болж буурсан. Гэхдээ ирээдүйд эмч хийхдээ цаашдаа F2 хүртэл буурна гэж байна. Гэхдээ өмнө нь би их ядарч би сул байсан. Хоол унд чамдгүй санагддаг байсан. Явж суухад сул дараа байсан. Харин одоо энэ имийг хэрэглээд бүрэн дуусаагүй ч гэсэн би өөрийгөө илүү ирч хүчтэй, гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй туслах ажил хийж чадаж байна гэж мэдэрч байна. Тэгээд эцэст нь эмч ингэж зөвөрсөн, тэр ингэж хэлсэн. Та энэ имийг тогтмос хэрэглэх хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа дахин үзлэгт орж бид яг ямар төвшөнд хэр буурсан байгааг мэдэх болно. Тэгээд манай гэр бүлч энэ нэрэ Sora гэдэг бүтээгдэхүүнд итгэж үр дүнтэй гэж бодоод хэрэглэж байна. Ер нь бос одоогийн байдлаар миний сэтгэл санаа 50 байна. Тийм болохоор би баяртай 50 байгаа бөгөөд энэ юмд итгэж хэрэглэж байна. Би итгэж байна хэрвээ. Урт хугацаанд бид энэ имийг хэрэглээд сайн байвал F3 түвшнээс F2 руу буух боломжтой гэж бодож байна. Би ийм сүсгтэй байгаа бас ийм итгэвтэй байна.